Зам зүрийн хөөрөлтөө нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бид усны машинд сууж үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн маань дугаарт сувгийн удирдах газрын усны автомашины жолооч ах өөрийгөө танилцуулаарай хэмээн. Намайг Бачаргал гэдэг. Хоёр Бачаргал байдаг юм аа. 2-3 Бачаргал гэдэг. Бачаргал гэдэг. Бачаргал ахта би та бүхэндээ зам зүрийн хөөрөлтөөний ээлж дугаарыг ярилцаж хүргэх болно. Одоо Бачаргал ах усны машины жолоочоор та хэд хичээлдээ ажиллаж байна? Ер нь яг жолоо бариад хэдэн жил болж байна? За би жолоо бариад ер нь 27-8 жил болж байна. Энэ усны энэ автовазд 20 жил барих гэж байна. Болж байна. Тэгээд ер нь бол усны байгууллагаар 30 шахам жил явж байгаа байна. Яг дагнаад тийм дагнаад одоо 89 онд сэргээс халагдаад ирсэн. Тэгэл ер нь усны байгууллагад орсон шүү дээ. Тэгээд одоо хүртэл явж байгаа гэсэн үг. 30 гаруй жил гэдэг бол бас л урт хугацаа. Тэгээ усны машины жолооч байна гэдэг бас амаргүй ажил байх гэж би бодож байна л да. Зүгээр хүүхэд байхад ус түгээгээд хүмүүст ус өгдөг гэсэн одоо энэ хүнтэйгээ ингээ ярилцаа явна гэхэд миний хувьд бас их сонирн байна л та. Усны машин ирлээ, усаа аваарай гэж хүмүүст усаа түгээж явдаг хүн шүү дээ та. Тий одоо ингээд усаа түгээгээл одоо энэ сүүлийн үеийн энэ машин тэргүүд сайхан болцсон байна. Одоо ингээд зам харгууч гэсэн иргэн сайхан болж байгаа. Гэр хороолол руу яг одоо өгсдөг энэ уруудгийг бол тэн дээр нэг тиймэрхүү нарийн ширийн замнуудыг биелдэг эзүү. Тэрийг бол тэгэл одоо дор өрн манайхны байгууллагаас зам засч өгнө, бүр болохгүй сайхан янзлж өгнө. Тиймэрхүү байгаа. Та одоо яг жолоо бариад зүгээр усны машин бариагүй ер нь жолоо бариад хичнээн километр замыг туулаа ер нь барагцаа тоо байна. За нарийн километр мэдэхгүй байна. Одоо одоо нэг километрээр сая мая явж байгаа гэдэг үү. Тэр үед чи нөгөө нэг олон километр явсан жолооч чинь гарамгаа жолооч нөгөө тийм саятан жолооч гэх 5 шүү наацсан. Тийм. Сая гарч байгаа хөө одоо энэ километр явуулт ихтэй шүү дээ бид нар чинь. Таны амьдрал бол ерөөсөө усны машинтай салшгүй холбоотой байхгүй тий? Холбоотой. Би одоо энд 3 дахь шинэ машинаа барьж байгаа. Энэ байгууллагт. Одоо өмнө нь бол бидрийг жаахан байхад нөгөө зээл 130 тий? Тэр явдаг. Одоо ер нь тэр машин бас ховорцсон байна тий? Шинэ парк шинжил хийсэн байх шиг байна. Манайхны энэ машинуудыг энэ байгууллагаас ер нь 2 жил за ер нь цаатлал 3 жил дотор ер нь парк шинжилгээ байнга явагддаг. Тэгээ одоо энэ сүүлийн үед дахиад шинжилгээ явна. Одоо ер нь хуучин энэ зээл 130 биш 90 жагсаалал гараад дуусч байгаа шүү дээ. Гэтэ нэг танаа баазд бас сая нэг хэд харагдаж шиг. Байгууллагт одоо нэг 10-аад. Тэн 20-д юм байгаа бай. 20 машин. Бос нь бол ерөөсөө тэгэл энэ 10 тэргүүд энэ сүүлийн үеийн ийм машинууд Isuzu ятты үйлдвэрийн хятад үйлдвэрийн машин сайн машинууд байгаа. Усны машины жолооч байна гэдэг бас сонирн бах. Хүмүүст ус хүргэн энэ бол буянтай ажил гэж би бас харж байна. Ер нь ус түгээн гэдэг бол таны хувьд таны амьдралтай салшгүй холбоотой. Энэ талаараа та сонирхол. Яаж яваа та усны машины жолооч? За ер нь манай ах бол тээврийн тэрэг барьдаг байсан. Тэгээд ахтаа дагалдаад явдаг тээврийн тэрэг барьдаг тийм л байсан. Тэгж жагаад сүүлдээ ер нь өөрөө тэрэг барьна гэсэн тийм юм бодчихё байгаагүй л тэгээд өөрөө сүүлдээ энэ ер нь хамгийн сайхан буянтай цэвэрхэн ажил манай энэ ажил. Тэгээд устдгүйх бол ер нь гэр хороолууд очихоор хоосон хотгууд очиж шүү дээ. Одоо ингээд усгүй хотгууд очин янз бүрийн хотгууд байна. Бид нар ингээд ус дүүргээл явчихаар сайхан буянтай ажил. Нэг удаа та одоо хичнээн тонн ус машинд ачаад явах уу? Нэг удаагийн ирээс миний энэ машин 5.5 тонн ордё. За тэгээ 5 тонноор 5.5 аваачаад нөгөө явгс хулгандаа болгоно шүү дээ. Тэгээ тэрийг нэг дээд нэг 2-3 цаг түгээгээл усчдаг. Тэгээл буцаагаад дахиад очино. Өдөрт хэдэн удаа хэдэн рейс хийх үү юм? За би 10 12 за доотлол нь
8-9. За тэгээд тэрний тийшээ хийн. 8-аас 12-ийн хооронд хэлүүлсэн. 100 бол мэдээж гайг байх. Өвөл бол нөгөө цас мөстэй үед бол зам багсдаг. багсах байх. Арай жаахан багсчихдээ. Тэгтэл хэрэглээ өндөр л дээ. Гэр хороол тэр дундаа яг та аль чиглэлээр усаа түгэж явдаг вэ? За би чинь тахилт, орбит, толгойд ийм 3 чиглэлд ингэж явдаг. Нилээн захын гэр хорооллоо бас. Дандаа захын гэр ороод одоо машин дэрийг орж явж болохгүй чи газаргүй. Жижиг машинд бол хэцүү. Тийм үүдийн хальтгаатай үед бол яахан тиймэрхүү. Тэгээ манай энэ ус чинь одоо ингээд нэг худагнд ингээд 5.5 тонноор ингээд хөрөх гэж чинь нэг машин ус чинь 1 литр ус нь 7 төгрөгийн зардал гарч байгаа. Тэгээ одоо хэдээр усаа заах вэ? 1 литр 1 төгрөг. Тэр чи алдагдaltaй байна шүү. Одоо энэ алдагдлыг ерөөсөө би одоо тооцсон. Тэгэхээр чи яг энэ нөгөө 1 төгрөгөөр хүмүүст өгөөд өөртөө 7 төгрөгөөр ингээд зарлаа гаргадаг гэж шүү дээ. Энэ дээр яг одоо танаа алдагдал ер нь гарч ирдэг юм шүү тий. Тийм маш их алдагдал гардаг. Энийг манай байгууллага цаанаас улсаас л одоо төсвөөс зохицуулж өгдөг юм шиг. Одоо яг танаа бааз тантай ажил мэргэжилттэй ижил жолооч хичнээн хүн ажилтдаг уу? За 130-од хүн бий нэг том бааз бий. Энэ дотроо цэвэр усны бааз гэж бас байгаа дотроо. Тэр нь 60 жолооч байдгийг. Ерөнхийдөө 60 жолооч өглөө гараад ирээсээ яг миний энэ ажлыг давтахад бол энэ Улаанбаатарыг усан гамжаар цэвэр усаар хангаж яах гэсэн. Бүгдийг бүр хангаж яах гэсэн. Ус түгэн гэдэг бол бас буянтай ажил. Энэ хүний эрүүл мэндтэй бас холбоотой ажил. Та хэд маань ер нь ус түгээхдээ эрүүл ахуй ариун цэврийг ер нь яаж хангаж ажилладаг вэ? Би энэ талаар сонирхож асуумаар байна. За. Манайх чи ерөөсөө байнгын үйлчлэгийн дор энэ хүнийх жолоочийн эрүүл ахуй талаас нь байнга маш их анхаарна. Ялангуяа ажилчдынхаа эрүүл ахуй талаас байнга анхаарна, үйлчлэгийн онцлогоонд оруулна. Ер нь энэ ч өглөө болгон бид нэрийг даралт үзэж, сахар үзэж, янз бүрийн одоо ямар нэгэн завөр мөр юу байгааг байнга шалгаж байгаа. Манай энэ ч байнгын одоо нэг албаны эмчтэй. Хүмүүсээ заавал нөгөө эрүүл мэндийн үзлэгт оруулж ээж ажилтан гаргадаг юм байна. Хамруулна, хамруулна. Эрүүл мэндийн одоо янз бүрийн хичээл заана, эрүүл хооллох одоо өөрийгөө яах зүрх судасны талаар одоо байнга хичээл байнга одоо анхааралтай хандаад нэг дэрэг. Өглөө гарахад бас унаагаа шалгуулж ээж та гардаг юм бэ те? Ер нь өглөө болгон манай механик гэж замын хуудастай бичиж өгнө. Замын хуудсан дээр одоо янз бүрийн бичлэгээ тэмдэглэгээ байвал хийлгэн бид нар одоо юу шаардлагатай вэ нэг тэргээ хэлнэ. 200-ын засвар үйлчлэгээ байвал доор нь хийж өгнө. Эвдэрлэгийн төлөв байвал тэр янзлж гаргуулна шүү дээ. Бид нар одоо манай засварчтай тусдаа. Манай засварын ажилчид байгаа. Тусдаа. Ер нь нөгөө хүний эрүүл мэндтэй холбоотой л энэ ажлыг хийж байгаа, ус түгээж байгаа гэдэг утгаараа одоо энэ усны машиныхаа Yonx-ийн ариун цэврийн байдалд ер нь хэр анхаарч ажилладаг вэ? Одоо нөгөө цэвэрлэгээ ариутгалч гэдэг юм уу те? За тий. Манай энэ чи тусдаа эрүүл ахуйчтай. За. Манай байгууллага. Бидний энэ усны Yonx гэж ер нь сард нэг улиралд 2 ч удаа ариутгах нь, байнгын ариутгал цэвэрлэгийг хамруулна. Энэ ариун цэвэр талаас бол маш их анхаарна энэ. Манайх ч өөрөө тусдаа лабораторитой. Тэр лабораторитой тэр усныхаа шинжилгээг өдөр болгон л авч байна. Байнгын л авч байна. Өгөл бол нөгөө усаа ингээл зөөх явцад асгарах, гоожих тийм тохиолдлууд ер нь гардаг бах мэдээж их хэмжээний усаа ачаад явж байгаа үед нөгөө зам дээр ус асгарахаар машинууд айгуу дургуутдаг штэ. Тэгэхээр тэрнгөө өвөл гадаа ингээ хүүтэн зам талбай муу ах дээрээс нь усаа асгаа явдаг гэсэн гомдол иргэдээс ирдэг штэ. Энэ тал дээр та нэг тайлбар өгөөч. Их хэмжээгээр ачичаад яалтчгүй цалгиж халгаад нөгөө ус маань асгарах тохиолдол гардаг штэ. Тийм байд юм аа. Гэхдээ тэрэн дээр бид нөр жолооч хүнд өөрснөө тэр болгонд анхаарч л явахгүй асгарна. Ер нь бол хальтрагаатай замдар хальтраад яаж чадвал тэрийг гулгаа үүсгэж гин бид нэр өөрснөө л тэрийг таг одоо юу гэдэг арын карант энэ бүх юм дээр анхаарч явна. Хөдөлмөрийн аюулгүй талаас та хэд маань бас анхаардаг байх тийм?
Хөдөлмөрийн аюулгүй манай хабын инженер зааварчилгаа өгдөг болсон. Тэн дээр бол бид нар байнгын одоо ямар нэгэн юм шаардлагатай зам засвар өөр юу байдгийг хувц сонор дээр шаардлагатай байв хэлждэг. Сүүлийн үед бол бид нар одоо ер нь баг хувц сонор анхаарч байгаа юм цаг тухайд анхаарал тэгээд одоо ер нь боломжтой сайхан болцсон шүү дээ. Энэ өвлийн хувцс бас зориултын хувцс хэрэгтэй юм байна тий. Энэ өвлийн хувцс чи бидэд 2 жил нэг ноормтой юм шиг юм. Тэгээд бид нар чи энийгээ тэгээд сайхан цэвэрхэн өөрснөө сайхан цэвэрхэн өмсч сайхан дулаахан хувцс. Ер нь сайхан цэвэрхэн дулаахан өөрснөө л өвнөөс шалтгаалдаг юм да. Та одоо яг энэ машиныг барай 2 жил болж байгаа юу тий? Энэ машиныг бариад 2 жил, 3 жил болох гэж байна. Сайхан дулаахан машин байна тий. Тий, энэ сүүлийн үед ирж байгаа машинууд сайхан энэ хүнийг аюулгүй эрүүл ахуй талаас нь сайхан анхаардаг болж байгаа манайх. Одоо ус түгээгээд явж байхад таны мэдээлэл бол мэдээж нөгөө диспетчер буюу хяналтанд байдаг бах. Та бас нэг GPS юм шиг байна шүү дээ тий. GPS байгаа. Өдөрт газар дээр одоо манай диспетчерийн алуу гэж байгаа. За. Энэ дээр одоо намайг хаана явж гин, хаанаас хаашаа очих вэ? Дуудлага хаана гарч гин. Тэр биднийг зохицуулж өгнө. Цаанаас нь. Бидний одоо яг хаана явж байгааг ерөөсөө хараад цаана том диспетчерийн алуу нэлийн том хэдэн дэлгэц байдаг. Тэндээ хараад сууж байна. Одоо ингээд худаг дээрээ ирээд усаа өгөөд ингээд явж хат хүмүүсийн хандлага ер нь хэр байна? Ус авах дээр мөнгөө төлөөд авж байгаа иргэд ер нь хэр хандж чинь та бүхний ажил? Ер нь бол бидэрт ямар ч тийм асуудал байхгүй. Усны үн бол одоо нэгдүгээр байгаа шүү дээ. Тийм юм одоо яг их үнэтэй синтекс байхгүй. Харин ч одоо хямдхан байгаа манай. Харин тийм биш үү? Орос сууцны хороолчин болохоор мөнгөөр байдаг санагдав. Манайх ч энийг алдагдал хүлээж байна. Одоо нэмэх асуудал байгаа юм байна. Тэр нэмэх байх гэж би боддог шүү дээ одоо. Одоо ах та худаг дээр ирээд тийш уу? Тийм би одоо хутган дээр усаа буулгана. Аха. Тэгээд дахиад усандаа яваа. Тийм дахиад усандаа явна. За та усаа тэгтээ өгч. За тийм. За гоо. Чигэл ах сая усаа та худагтаа өгчлөө. Энэ тэмдэглэгээ хийлэгдэх юм байна тий? Тийм. Наад чи бүх юм баримт. Аха. Одоо энэ хідэн цагт атсан, хідэн цагт буулгасан гэдэг тий? Тий одоо яг очоод нөгөө гүний худган дээр очиж бүртгүүлээ. Энэ буулгаж байгаа газар бас бүртгүүлнэ. Ер нь бүх юм хяналттай, дэг журамтай, зохион байгуулалттай ингэж бас түгээдэг юм шүү дээ тий? Бүх юм нэгээс цаг нартайгаа бүх юм цагийн яг бүртгүүлэн нарийн яв. Өдөрт ахаа одоо хідэн рейс ч гэдэг юм уу та нарын цалин тэгж үнэлэгддэг үү? Эсвэл тогтмол байдаг уу? За энэ 99-ээр байгаа. 99-ийн цалин явагдтыг. Та одоо хідэн төгрөгийн цалинтай. За би нэг сүүлд манай байгууллага энэ амар 100,000 төгрөгийн нэмэлт явагдсан. Энэ нэмэлт явагдаад нэг жолооч 830,000 цалин цалин авдаг. Тэндээс нийгмийн даатгал явуулаад төлөө. Тэндээс нийгмийн даатгал ирээд төлнө. Тэгтээ тэн дээр бас янз бүрийн нэмэлт байна л да. Төлөвлөгөө хийсний олон жил ажилласны үр дүнгийн шагнал чинь 40-42% гэж ингээл өөр сайн бол 50% хүртэл нэмэгдэх хэрэгтэй. Ингэж явдаг. Ус ачаад явж байхад их аятайхан явсан. Усаа буулгачаар бас их хөнгөн явдаг юм байна. Донслого ихтэй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Энд хөнгөн ачаар хөнгөрчгөр зэрэг яахан донслоготой. Тэр ороод дотор нэлийн ширүү явж болохгүй тэгэл. Та бас яг усны машинаар олон жил ажилласан хүний хувьд ер нь анхаарах усны машин жолоодж байгаа юунд илүү их анхаарч явах хэрэгтэй байдаг. За анхаарал болгоно байнга л ямар ч машин байсан тийм л дээ. Гэтэ энэ усны машин бол бас нэг хөндрүүлэгчтэй онцлогтой. Яг жоохон зайлдаг ийм шингэн ачаа учраас жоохон савлгаа ихтэй ч юм уу тийм байдаг л да. Тэрэн дээр ерэн л анхаарч явах бол нэг л анхаарал алдах юм бол аюултай. Альтаргаа болгоо та бүр болгоомжтой байх. Ялангуяа ачиж явж байгаа. Тий. Самын хөдөлгөөн их болгоомжтой хурдлага тийм асуудал бай таарах. Цалин хангамж ер нь хөрөлцөөтэй таны амьдрал та даан бол хэдүүлээ. Зам бол
дөрвөлээ амьдарч байна хоёр охинтойгоо. Хоёр нь тусдаа гарцсан. Цалин авах боломжээ. Ер нь бол одоо сүүлийн үед нэмэх цалин мөнгө нэмэлт бас боломжтой болсон байна. Та одоо яг 30 гаруй жил машин гэхээр хэдэн настайгаас та ер нь ямар машин эхлээд барьж сурваа? За би жижиг машин байсан дөө ер нь 60 одоо хуучны 69-ийг хийж барьж байсан да. 69-ийг тэгээд зах зээл ихтэй ганц нэг хувьтай. Орсын Албаны улсад үйлдвэрлэсэн машин. Тий. Орсын машин байс. Тэгээд сүүл 30 машинтайгаа л нэлээд олон жил болчихлоо. 30 машинаас хойд одоо энэ 3 жил болж байгаа шүү дээ. Таны амьдрал бол нөгөө машин зам хоёроо салшгүй холбоотой юм биш үү? Ер нь салчгүй холбоотой. Одоо энэ нийтийн тээврийн хэрэгслүүд ч төрөл бүрээр гарч ирлээ. Амны хувийн автомашинууд ч олон янзаар бас манай улсад орж ирдэг боллоо. Тухайн цаг үед бол цөөхөн тээврийн хэрэгсэлтэй. Тэгээд нэг л төрлийн тээврийн хэрэгсэл нэг улсаас орж ирдэг байсан баг. Тэ? Та энэ талаар нэг сонирхолооч бидний. Тий, ер нь бол бид нар Оросынхаа 30-ыг л 130-ыг ярьдаг шүү дээ манайхан. 30. Тэрүүрэл дагж одоо саяхан болсон манай байгууллага дан тийм машинтай байсан. Тэгээд 2004-5 оноос эхэлж парк шинжилгээ хийгээл. Парк шинжилгээ хятад энэ хятадын үйлдвэрийн машинууд сайхан тэргүүд орж ирсэн. Одоо тэд зарим нь явж л байна. Тэгтээ тэр ер нь нэг олон жил яах вэ? Байнга л парк шинжилгээ хийж байна. Одоо энэ гэхэд манайх хятадын үйлдвэрийн машин. Энд ч одоо 15 онд орж ирсэн машин. Бензин шатхууны хувьд бол өдөрт хичнээн бензин шатхуу ирэх үү? За энэ хол километр, ойр километр тэрнээсээ шалтгаалж цаанаасаа бод өгдөг. Цаанаасаа хуурилж өгдөг. Тэгээд картанд нь одоо цэнэглээ өгчихнэ. Яг тэргөөрөө л явна бид. Тэрнээс одоо дутуу яг их хөөсөн тийм асуудал бол байхгүй. Баазаас хангалттай өгчихнэ. Ер нь ус өвийн удирдах газар нийт хичнээн гүний худгаас хичнээн тээврийн хэрэгсэл яг тусаа түгээдэг Улаанбаатар хот. За Улаанбаатар хот даяар нэг 10-аад гүний худгүй ачдаг, машинд ачдаг. Тэрнээс нэг цэвэр усны бааз гэдэг 60 машин манайх одоо ингэ өглөө гараад ороо бууж. За тэгээ өдөрт нэг машин 10 гэж бодоход 500-аас 600 гэрээс. За тэрийг тооноор хуржуулбал одоо юу болох нэг тоо гарна да тийм ээ. Тийм их усал түгэж энэ Улаанбаатарыг усаар хангах юм байна. Та бүхэн дандаа гүний худгаас усаа авч түгээдэг үү? Тийм манайх энэ шугам машинд ачдаг гүний худгаас л. Одоо энэ гүний худгууд яг Улаанбаатар хотын хэмжээнд хэд байдаг юм бэ? Яг одоо машинд ачдаг худг нь яг одоо сүүлийн байдлаар нэг 10 гаруйтай бий. Одоо яг нарийн тоосоо хэлж мэдэхгүй нэ. Ер нь хичнээн метр гүнээс усаа татдаг гэсэн үг үү? За энэ цэвэр усыг бол яг тэгж гүн нь бол одоо энэ юу штэ. Энэ шугамын худгууд бол яг газрын гүнээс шууд татаад манад ачиж байгаа худг бол байхгүй. Тэгээ газрын гүнээс шууд татаа. Манай одоо энэ туул гол давуу тэр налаа дээд их өсөр гэж байд юм аа. Тэрнээс ингэж усаа олборлоод ус хангамжиндаа аач аривтахад нийлүүлж аривтахад тэгээд энэ ус шугамын ус руугаа ус төгөөх байж байгаа. Шугамын ус төгөөх юм даа шахтгийг. Тэрнээс манай гацж байгаа байхгүй. Тийм. Энэ нэрээс туул гол давуу дээрээс ирж байгаа бүх худууд энэ ус хангамжтай ирж төвлөрч аривтах хийж манай ачиг. Ариутгал гэдгээс би нэг юм бас асуумаар л иргэдээс нэг юм гомдол ирээд идэг штеп. Ус авахаар амар холормын үнэртэй байдаг. Айгүй холормынтай ус иргэдэд өгөөд ийна. Та нар одоо хүний эрүүл мэндэд холбоотой өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнстэй ууж хэрэглэдэг энэ усыг холормынаар хитрхи их ингээд халдваргүйжүүлэлтэд хийгээд ийна. Эсвэл жолооч нар нөгөө энэ усныхаа савн дотроо холормыг хийгээд тэгээд дээр нь усаа хийгээд хүмүүс түгэж ийна гэдэг нэг юм гомдол ярьдаг шүү дээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Манай жолооч нар тэр ус руугаа холормыг хийн гэсэн юм байна. Тэр бидний ямар хэмжээг яаж хийх гэж бид нар мэдэхгүй. Цаанаасаа хийж байгаа бүр ариутгалын мэрэгжлийн усууд одоо том станцаас одоо доозыг харуулж хийж өгдөг. Тэр холормын үнэрчээ энэ гэж гомд гардаг юм. Гэтэ тэр нь манай мэрэгжлийн усууд их зүгээр тэр тийм байх ёстой л гэдэг юм байна.
ямар хэмжээнд байхыг бид нар хэмжээг нь мэдэхгүй учраас сайн. Тэгээ та нартай бол ерөөсөө холбоогүй. Биднэрт ямар ч холбоо байх. Одоо энэ уул уурхайн компаниуд усыг их хэмжээгээр ашиглаж байна. Эсвэргээрээ харин малчит тариаланч нар усыг болвол гадаргын усыг ашигладаг. Гүний ус руугаа бид нар ордгоо гэж сүүлийн үед яригдж байна л да. Усны бас энэ усны талаар бас нэг хууль батлагдах гал гомдол санал их ирж байна. Гэтэл нөгөө мó ус хамгийн гадаргын усыг ашигладаг малчит тариаланчдыг ус их бохирдуулж гин гэж гомдлууд бас ирээд юм л да. Та энэ дээр юу н ямар бодолтой байдаг вэ? Уул уурхайн компаниуд усыг үнэхээр замбрааг ашиглаж гин үү? Ашиглаж байгаа нь юу н үнэн гэж боддгоо. Тэгээд хамгийн бага ханшаар бас усыг ашиглаад идэг гэж ярьдаг шүү дээ. Уул уурхайн компаниудыг тэр хяналтгүй замбрааг ашиглаж гэж ярьдаг юм байна. Тэр нь үнэн байхаа. Тэр нь тийм байдаг юм байна. Гэхдээ тэрэн дээр бас тусгай хяналт байдаг л байл мэдээ. Байгууллагууд юм тийм ээ. Гэтэ манай улсууд арай хяналт л да. Одоо гэр хороол тарааж байгаа нэг төгөг шүү дээ. Монгол нэг төгөг юм тэр юм. Одоо ганцхан ус л байна шүү дээ. Тэгээд цаашаа аваач байгаа зардал нь нэг төгөг 7 төгөг 1 литр болсон зардал нь аваач байгаа зардал. Тэгэхээр энэ зардал энэ хооронд алдаглыг одоо манай байгууллага ингээд хүлээж ийн гэсэн үг. Та хэд ер нь яг энэ усны үнийн талаар ер нь усны газар өөртөө ер нь дээшээгаа хилдэг болов? Тэр энэ ярьдаг хэлдэг юм. Гэхдээ одоо манайхны удирдлагууд энэ усны үнийн талаар нэмэх санал байгаа, цаашаа оруулж байгаа энийг чинь бүр нэлээд ярьж яадаг шүү лээ. Шууд дийвч бас болдгоо шүү. Тэгээд ярьж байгаа байнга ярьж байгаа л идэв байл одоо энэ би нэмээсэй гэж бодож байгаа шууд одоо. Яг ус түгээдэг хүний хувьд бол танд тийм. Ер нь жилээс жил нөгөө улс орнууд гандж байна, хөрс их муудж байна. Дээрээс нь гадагын усаа их ширгээж байна. Гүний ус руугаа хит орлоо гэж ярьдаг шүү дээ. Ер нь усны нөөцийн хувьд одоо жишээ нь танд мэдрэгдсэн тийм ажил мэргэжилтэй нэгэнт холбоотой юм чинь тийм мэдрэгдэж байгаа тийм тохиолдол ер нь байна уу? Гэхдээ энэ усны мэргэжилтгүүдийн ярьж байгаагаар сонсож байгаа усны нөөц багасж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ одоо манай улаанбаатарчдын хэрэглээ бол хамгийн үн цэнэгүй хамгийн хямдхан юм бол ус болж байна. Ус байна. Усаа одоо чанган эрдэнэ хайрлаа гэдэг үг дээдс маань ярьдаг шүү дээ тийм. Бид нэр энэ 1000 литр 1000 хэд алт байгаа ч 1 литр усгүй бол яах юм? Усгүй хамаг амьдрал зогсон шүү дээ. Хамгийн үнцэнтэй юм бид нэр хамгийн хямдхан хэрэглэж байгаа. Энд дээр манайхан одоо энэ манай арга хэрэгч гэсэн анхаармаар байна. Усаа арга гамтай хэрэглэмээр байна тийм ээ. Усаа арга гамтай хэрэглэн зүгээр одоо цэвэр усаар манайх зүгээр сайхан цэнгисэн цэвэр усаар ашиг угаал бүх угаалгын газар гэр орол. Машины угаалгын газруудаас ихсэн замбрааг ашиглаж байна тийм. Тэгээ ийм барилга байна. Энэ юунууд бүгд цэвэр усаар. Ерөөсөө одоо тэр нөгөө нэг зургатаар яриад байдаг манайхны гадаадынхны ярьдаг тэр саарл ус үйл манайхан маш их ус гадж байгаа л гэж байна. Саарл усаа ашигладаг болъё гэдэл ярьж байна. Ер нь ашиглах нь зөв бах. Гадны улс орнууд саарл усыг маш ашиглаж гэсэн гадныхан. Тэгээ манайх бол ашиглаж байгаа юм бол байдаг юм уу байхгүй хаа. Манайх ашигладаггүй учраас манай цэвэрлэх байгууллагын хүчин чадал дийлдэхгүй гэсэн шүү дээ. Манай ус уугүй. Цэвэрлэх байгууллагын одоо 2-3 жилийн дотор шинжлэхдээ той болчих бол би бодох юм байна шүү дээ. Сая хөрөнгө оруулалтын шийдэгдээд той сайхан юм бас зургатаар явж илээ. Мэдээлэл манайх өгчлөө манай дарга нар. Тийм мэдээлэл. Одоо ус түгээгээд яг ингээл түгээх гээл ингээл явж байхад замын нөхцөл байдал ер нь нэлээд бас хүнд байна. Нэг үе одоо сайжирч байгаа ч гэсэн замын эвдрэл гэмтэл бас их байх шиг байна. Энэ яг та нарын ажилд бол мэдээж нөлөөлнө. Маш их нөлөөлнө. Тэгээ энэ замын сүүлийн үеийн замын хөдөлгөөний ихтсэн замын төвжирэл хамгийн аюул байна бас. Замын төвжирлгүй одоо ер нь төвжирдгүй газар гэж байхгүй шүү дээ. Тэгээ өдөржингөө төвжирээ явж байгаа зарим ядарна. Тийм их асуудал байгаа.
Таны ажил яг өглөө хэдээс эхлэх үү? Манай ажил өглөө 8 цагаас эхлээд ер нь орой 8 шүт. Орой 8 дуу. Тий, орой 8 гээл. Тэгээд өвөл бол харанхуу эрт болно. Өвлийн хуваар гээд 7 цагт яа тий. Одоо буудыг. За 7 цаг буусан бол тэгээд явсаар тайсаар. Ер нь 8 гээл харин шүү дээ. Бас л урт хугацаагаар ажилладаг юм байна. Одоо ингээл замын хөдөлгөөнд оролцож хат гинт ингээд автомашинууд эргэхдээ ус ачаад явж байгаа тохиол бас л хэцүү санагдаад их юм. За ач дүүрээ ачаад яваа урд огцом тооромслоо зогсно. Хажуугаар дайрч орж ирнэ. Зүгээр зогсож байгаа зарим нь бүр ерөөсө солиотой юм шиг орж ирээд мөрөгчөл чиний буруу гэж маргалдаад зогсох юм уу тийм байдаг л. Одоо таныг машин барьж байгаа тохиол барьж байсан одоо 30 гаруй жилийн өмнөхтэй одоо нэг харьцуулахад бол үнэхээр замын хөдөлгөөний энэ ачааллаас гадна жолооч нарын энэ хариуцлагагүй байдал их байх шиг байна тийм ээ. Жолоочны хариуцлага гэдэг нь маш их анхаармаар байна. Одоо ингээд сүүлийн үеийн шинэ жолооч нар бол одоо зүгээр. Одоо жолооч болоход бас их амархан болчиход ш. Та нарын жолооч болоход нэлээд хүнд байсан баг тийм. Хүнд байсан. Хэдэн удаа шалгалт өгдөг байсан. Ямар шалгалт та тухай үед өгчээ. 6 сар сурдаг байлээ шүү дээ. Жолооны курс. Тий, жолоос. Тэгээд жолооны курс нэг бидний 30 машин, 50 одоо хуучны 53, УАЗ 460-аас ийм 3 машин дээр. Тэгээд одоо шалгалт тэр чинь шалгалт өгөх нэлээд юм болдог байсан. Одоо яруу нэлээд болох байхаа. Тэгээд одоо ер нь ингээд жолооч болж байгаа хүмүүс бас л богино хугацаанд сурч байна л да. Тэр хэрээрээ бас нөгөө жолоо байрах одоо ур чадварч гэдэг юм уу те бас өөр байх шиг байна. За яг сүүлийн үеийн залуучууд сайхан ур чадвартай. Ер нь залуучуудын юу байна л да ур чадвар. Гэхдээ тэрэнд арай ирдэл арай л жоохон бас зарим тийм харагчл байдгийг. Арай жоохон хүн одоо давхих нь уралдах нь их жоохон тийм онгөрөөдөөч гэдэг юм тийм зантуусад их байна л да. Та тэр хүмүүс тандаж ер нь юу ч хэлмээр байна. За ер нь бол сайхан дүрмээрээ яваад явбал сайхан явна шүү залуучуудаа л хэлмээр байна. Ер нь замын хөдөлгөөнд соёлтой л байвал аль аль тал нь сайхан. За ингээд таны ажилд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч бас манай нэвтрүүлэгт орсонд баярлалаа. Таны алтан шар зам үлзийтэй байг ус тарааж байгаа энэ буянтай ажил үргэлж өөдөө дээшилж байх болтугай гэж ерөөё тань. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Манай байгууллагын энэ 19 он гараад манай байгууллагын 60 жил болж байгаа. Тэгээд 60 жилдээ бид нэр одоо бас амжилт бүтээлээр дүүрэн ажиллах тийм эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Ингээд хамт олондоо хамт ажиллаж байсан одоо хамт олондоо үүдэн 60 жилийн тий 60 жилийн ой минь төргий манай 2000-аад ажилч та. Ингээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан бачааруулахтаа баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Зан зүрийн хөрөлтөө нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бид ус сувгийн удирдах газрын усны машины жолооч Бачааргал ахтай энэ удаад хөрөлтлөө. Ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа түр баяртай.